За санацгаана. Та бүхэн миний влогийг анх удаа үзэж байгаа бол би влогороо дамжуул нүүр бодолт болон арьс арчилгааны бичлэг зөвлөгөөнүүдийг хүргэхээс гадна мөн өөрийнхөө амьдралд одоо сурч мэдсэн те хэрэгтэй гэсэн зөвлөгөө мэдээллүүдийг та бүхэндээ влогоор хүргэдэг байгаа. За тэгээд өнөөдрийн маань влогийн хувьд бол 10 хоногт 10 кг одоо турсан миний өөрийн мань бодтой үр дүнгийн талаар та бүхэндээ хуваалцгаална. Хэрвээ та бүхэн миний хэлсэн зөвлөгөө болон дэглэмийг дараагийн 10 хоногт чанд баримталж яг ингээд яс даах юм бол та бүхэн ч гэсэн 10 хоногийн турштай 10 кг хасч чадах болно. За тэгэхээр бүгдээрээ хэрхэн турсан миний үр дүн сонирхцгаая. Өнөөдөр би 5 зөвлөгөөг хүргэнэ. Тэгээд энэ 5 зөвлөгөөг та бүхэн 10 хоногийн туршид яс баримтлах хэрэгтэй шүү. За тэгээд эхний зөвлөгөө маань бол intermittent fasting гэдэг талаар та бүхэндээ баг зэрэг мэдээлэл өгөх гэсэн. Тэгээд intermittent fasting гэдэг маань ер нь бол хагасчлсан мацаг гэсэн үг. Тэгэхээр хүмүүс бол мацгийг бол бүтэн одоо 24 цаг ч юм уу тий зарим нь 5 хоног, 7 хоног цаашлаад бүр 14 хоног барьдаг шүү дээ. Ер нь бол одоо орчин үед маш олон тийм хоолны дэлгүүрүүд гарсан байгаа. Keto diet гэж байна. Маш бага уух тостой ч юм уу маш бага нүүрс усыг агуулсан diet гэж байна. За тэгэхээр intermittent fasting буюу хагасчлсан мацаг бас нэгэн төрлийн хоолны зуршил, хоолны тэмдэглэн байгаа. Хасчлсан мацгийг жин хасах биш, жин хасаасаа илүү амьдралын хэв маяг болгох юм бол энэ маань өөрөө маш олон давуу талуудтай байгаа. Хүний амьдрал маш хэрэгтэй, хүний ерөнхий эрүүл мэндийг маш их дэмждэг. Хоолны нэг төрлийн дэглэн баг. Тэгээд intermittent fasting зөвхөн бие биш, оюун ухааны сэтгэл санааг эрүүл байлгаж урт наслахад маш их тусалдаг юм билээ. Тэгээ миний хувьд бол би intermittent fasting яг түрүү жил барьжсэн. Тэгээд яг intermittent fasting буюу хагас мацгийг барихаар би бол илүү юм гоё эрч хүчтэй тий өглөө ингэж ноцоорохгүй, өглөө амар гоё сэрээд тэгээд миний сэтгэл санаач амар гоё тийм гэгээлэг амар тийм эрч хүчтэй байсан. Мэдээж яг хоо ингэж аялах ч юм уу, хичээл дарагдаад яг intermittent fasting-тэй яг ач холбогдлохгүйгээр ингэж хайдаа ингээ орхигдуулцдаг талтай. Тэгэхээр одоо би яг ингээ 100 болох гэж байна. Охтод мачсан гоё би галбиртай анхаарад нэмгөө уцталтанд ороод тэр сэтгэл санаачсан 100 болохоор ингээ дагаас сэрэгчдэг шүү дээ. Тэгэхээр яг intermittent fasting буюу хагасчлан мацгийг би зөвхөн яг дэлгмийн туршид биш бас цаашдаа ингээ шууд үргэлжлүүлээд барья гэж бодож байгаа. За intermittent fasting-ийг яаж барих вэ гэхээр яг энэ маань нэлээ одоо урт хугацаанд хоол идэхгүй байгаад тэгээ яг нэг тодорхой хугацаанд яг өдөрт авах хэвээр шин тэнцэл амин дэмээ бүгдийг авах тийм одоо мацаг байгаа. За тэгэхээр миний хувьд бол орой 7 цаг хүртэл юм мэдээд 7 цагаас маргаашийнхаа 1 цаг хүртэл юуж идэхгүй байх. Ийм одоо intermittent fasting аргыг хэрэглэдэг. Одоо энэ маань бол бүхэлдээ 16 цаг юм идэхгүй гэсэн үг. Гэтэ мэдээж яг хүн чинь яг л одоо энгийн амьдралаар ботход 7-оос хойш юм идэхгүй бол байж хүн чадна. Тэгээ өглөө хасаад өглөөнийхэн цагаар алхасах юм бол яг өдрийнхөө хоолоо идээд ингээд явчих юм бол ерөөсөө тийм амар заавал би 8 цагийн дотор юм идэж яана бүхэлдээ 16 цаг юм идэхгүй байх гэж бодох шаардлагагүй. Тэгээд өглөөнийхэн цандараа та хэрвээ кофе уух туфтаа бол зөвхөн кофе ууж ална. Ямар ч хэрэггүй сүүгүй яг хар кофе ууж болно. Ер нь бол яг 16 цаг юм идэхгүй байгаад 8 цагийн хугацаанд яг авах шинэ хичээл авах хэрэгтэй. Гэхдээ миний хувьд бол 7 цагаас яг юм идэхгүйгээ бодчихдог болохоор яг 12-оос 7 цаг хүртэл юм идэхэд хангалттай байдаг. Тэгээ 12-оос ч юм уу 12-оос 1-ийн хооронд өдрийн цагаа уугаад тэгээд өдөр нь 4-өөс 5-ийн хооронд ч юм уу тий 3-аас 4 хооронд снэкаа идэнгүүтээ 6-аас 7 хооронд яг оройн хоолоо идээд таахад яг болтгоо. За тэгээд бүгдээрээ 2 дахь зөвлөгөөнд орцгоё. 10 хоногийн дэглэм маань болохоор энэ intermittent fasting-ийг ногоотой шүлний дэглэмтэй хослуулсан гэж байгаа. Яг энэ одоо 10 хоногийн хугацаанд яг барих гол дэглэм маань болол ногоотой шүлний дэглэм юм шүү. За яг энэ дэглэмийг барих байгаа хүмүүс зориулаад би PDF файл бэлдсэн байгаа. За тэгээд энэ файл дээр болохоор ногоотой шүлний маань одоо жоор хүнс цуглуулах, хүнсний чагсаал яг 10 хоногийн турш ямар зарчмаар одоо дэглэмээ барих талаар ингээд маш цэглэрэнгүү ингээд 8 унцсан юм гайдбук бэлдсэн байгаа. Та бүхэн энийг авахыг хүсэх юм бол доор комментаар мэйл хаягаа үлдээгээрэй. Та бүхэн би мэйлээр маш хурдан явуулах байгаа. Тэгээд мэйл авангуудаа та бүхэн яг энэ дэлгэрэнгүй зөвлөгөө болон тэ хоолны дэглэмээ хараад надтай зөв 10 хоног дэглэмээ барих боломжтой байгаа. Муу заавал аваад тэгээд утсан дээр iBooks дээр ч юм уу хадгалчих болно. Би бас ингээ iBooks дээр ингээ хадгалсан байгаа. 10 хоногт 10 кг хасах дэглэм гэдэг ингээд. За одоо тэгээд 3 дахь зөвлөгөөний талаар яриа. 3 дахь зөвлөгөө маань бол өдөр болгон жингээ үзэх. За яагаад өдөр болгон жингээ үзэж байгаа вэ гэхлээр
хүн ингээд өөрийнхөө байнга ингээд хянаад те өдөр болго ингээд жингээ үзэж жижигхэн зүрхтэн харуулаад их юм бол хүн илүү урамшиж те тэгээ бүр өөртөө илүү дахиж ингээд нөгөө шаардлага тавьж яадаг. Би 56 байцсан маргааш өглөө ингээд 55.5 ч юм уу 55.8 ч ажилтсан ингээд жоохон ингээд хэдэн зуун грамм хассан байл би амар тэрэндээ урамшаад за ингээд энэ өөртөө надад төгч шүү цаашдаа ингээд бүр сайн хичээх хэрэгтэй байна гэдэг ингээд өөртөө юм тийм бодлыг суулгаж өгдөг. Гэтэ ер нь бол фитнес хийдэг хүмүүс бол өдөр болгон жингээ үзэхийг бол нэг их сашаадгүй. Ягаад гэвэл ер нь бол жин болроос нэг чухал биш. Хүний яг тодорхой яг болчингийн хувийн хийдэг нэ тий өөхний хувийн хийдэг нэ. Тэндээсээ гадна ингээд хүний яг пропорцоор дүүнэж одоо хүний биеийн ерөнхий ингээд одоо галбар эрүүл мэндийг ингээд хэмждэг байгаа. Гэтэ яг яг энэ 10 хоногийн яг энэ чаленж хугацаанд бол өдөр болгон жингээ үзэрэй гэж зөвлөгөөрэй. Дөрөвдөг зөвлөгөө бол мэдээж дасгал хөдөлгөөн байгаа. Ямар нэгэн дасгал хөдөлгөөнгүйгээр та хизээж жингээ хасч чадахгүй, залхуурч хэрэгтэй, хичнээн дэлгэн бариа тий, хичнээн тураах бүтээгдэхүүн хэрэглээ, тураах тос төрөлтэй калори шатахгүй бол та хизээж турч чадахгүй. Тийм болохоор дасгал хөдөлгөөнийг заавал тийм амар хүчээр тий фитнес заавал явах ч юм уу тий. Эсвэл ингээд би ингээд бүр ингээд хөлөртлөө ядтлаа дасгал хийнэ гэж ойлгох хэрэггүй. Яг өдөр тодорхой хэмжээнд бага хэмжээнд дасгал хийгээд тэрийг ингээд зуршил болгоод ингээд хэрэгжүүлчих юм бол та ингээд явандаа цаанаасаа ингээд би чинь дасгал хиймээр санагдаад тэгээ дасгал хийх юм бол зөвхөн жин хасгаас гадна ерөнхий эрүүл мэндэд маш хэрэгтэй. Дээрээс нь та айгуу гоё дасгал хийсний дараа ирч хүчтэй болдог. Дасгал хөдөлгөөний одоо ач тустай байдал маш их байдаг. Тэрийг би өөрөө биеэрээ мэдэрсэн болохоор хүмүүс өдөр тутмынхаа ингээд амьдрал дасгал хөдөлгөөнийг байн хийж хишээрэй гэж хэлмээр байна. Хэрвээ та фитнест явдаг бол маш давуу тал бол. Гэхдээ фитнест явдаггүй бол бас зүгээр. Яг тэгвэл бидний дасгал хөдөлгөөнийг олуулж олох зөндөө зүйл байгаа шүү дээ. Тэгж одоо гадаа ингээд дулаахан болж байна. Та өглөө гарч гүйж болно. Альсвал зүгээр өглөө гараад дээс үсэрч болно. Би бол өглөө болгоо эрт тосоо дээс одоо үсрэхийг чухалчилдаг. За дээс тоглохоос гадна 7 minute workout гэдэг аппликейшн байгаа. Энэ аппликейшн ашиглаад одоо өдөрт яг 7 минутыг дасгал хөдөлгөөнд зарцуулж болно. Чухал бас нэг зөвлөгөө хүргэж байна. Энэ болохоор хэрхэн тууштай байх вэ? За мэдээж 10 хоног гэдэг бас тийм баггүй хугацаа биш шүү дээ. Тэгэхээр 10 хоногийн турш хүн яаж ч болно те нэг өдөр гоё мэдмээр санагдаж болно. Нэг өдөр ингээл найзтайгаа уулзах хэрэгтэй болчлоо. Тэгэл за өнөөдөр найзтайгаа уулзч байгаа юм чинь ингээл ингээд өөртөө ингээд шалтак тавиад дэлхнээсээ ингээд хазаах ч юм уу тийм тохиолдол зөндөө гардаг. За яг энэ үед та хэрхэн өөрийгөө урамшуулж, хэрхэн зоригжуулж, хэрхэн тууштай байх талаар би та бүхэнд зөвлөгөө өргөж байна. Эхлээд та яг 10 хоног гэж юм томоор бодлохгүйгээр яг ингээд жижигхэн одоо тухайн яг зорилгоо ингээд хэсэгчлээ бодож байгаа хэрэгтэй. Жишээ нь та эхлээд зүгээр л 3 хоног гэдэг өөртөө зорилго тавьчих хэрэгтэй. За би 3 хоногийн туршид яг энэ ногооны дэлгүүрийг барьж үзье. Тэгээд би үр дүнгээ харъя гэдэг ч юм уу те. Тэгээ өөртөө яг юм нэг дарамт өгөхгүйгээр баг-багаар ингэж хэсэгчилж хувааж өөртөө ингэж урамшуулж өөрийнхөө жижиг үр дүнгээс ингэж өөрийгөө урамшуулах юм бол ерөөсөө шантрахгүй айгуу гоё эрэг байн дээрээс нь ингэж тууштай байж чадах байгаа. За би жишээлбэл эхлээд өөртөө за би 3 хоног л энэ дэлгүүрийг бариад үзье те. Тэгээ эхний 3 хоногод дарчмаа би ингэж нэг тэр өндөөсөө урамшиж шүү дээ. 3 хоног дэлгүүрийг барьлаа дээрээс нь дагц хэмжээний ингэж үр дүн харчлаа. Тэнгүүд за би энийг ингээ 3 хоног барьж чадчихсан. Яагаад 5 хоног чадахгүй гэж гээд ингээ цаашаа ингээ өргөжлүүлдэг. Тэгээ 5 хоног гэхээр чи би дахиад 2 хоног барь шүү дээ. Тэнгүүд за одоо би яг 2 хоног барих юм бол би ингээ 5 хоног гоё дэлгүүрийг барих юм ингээ нэг амар сүртэй санагдахгүй 2 хоногийн турш ногоо тушилны дэлгүүрийг барих бол нэг асуудал биш шүү дээ. Тэгээ ингээ 2 хоног талчсан та аль хэдийн ингээ 50% биелүүлсэн байгаа. Тэгээ 50% биелүүлсэн 50% үр дүн амссан. Тэгэхээр ч хүн илүү урамшаад за би ингээ 5 хоног хийчихлээ. Одоо 7 хоног хийгээд үзье. Дахиад 2 хоног нэмээд за одоо надад ингээ 3 хоног үлдчихлээ гэд ингээд нийтдээ ингээ 10 хоногийг маш ингээд 10 хоног урт хугацаа гэж бодохгүйгээр айгүй хөнгөнөр ингэж энэ одоо чаленжийг давах юм боломжтой байгаа. Ингээ та бүхэндээ өөрөө үр дүн болсон зөвлөгөөнүүдээ хуваалцлаа. Тэгээ та бүхэн миний бичлэгийг таалагдсан гэж найдаж байна. Энэ бичлэг маань нэг ч гэсэн хүн тосолж, нэг ч гэсэн хүн энэ бичлэгийг минь дагаа тий. Ингээд үр дүн амсан бол би маш их баярлах болно. Та бүхэн сэтгэлдээ доор комментээр үлдээгээ дээрэс нь бас гоё үр дүнгээ надад хуваалцаарай.